хэлье. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлдээ түүхийн нүүрс түлхэхэд түүхийн нүүрс оруулахыг хориглосон. Тэгвэл энэ сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд хаан улдургийн Үлзийдэх автозамын шалган бүртгэх товчоогоор нийслэл рүү 4 тонн түүхийн нүүрс нэвтрүүлэхээр завдсныг илрүүлэн саатуулжээ. Зөрчил гаргасан иргэд зээл 130 маркийн автомашинаар тухайн нүүрсийг тээвэрлэж яваад саатуулгджээ. Зөрчлийг шалгахад багнуураас нүүрс тээвэрлэх тодорхойлт ашиглан налаахын уурхаагаас нүүрс тээвэрлсэн болохыг тогтоосон байна. Мөн иргэдийг зөвшөөрөгдсөн цэгт түүхийн нүүрс тээвэрлэхдээ тодорхойлт заагдсан цэгээс нүүрсээ авах бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж тээвэрлэлт хийхийг албаны хүмүүс хэлж байлаа. Налаахын уурхаагаас 4 тонн нүүрс тээвэрлж ирсэн зөрчил илрээд шалгалт хяналт шалгалтын ажил хийгдэж байна. Нийслэлийн засаг даргын баталсан 1118 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн хэрэгнийн шалгана. Нүүрсийг бол амгалан дулааны станц дээр буулганд машиныг бол тээврийн цагдаагийн гэлцэж шилжүүлж ажиллах юм байна. Шалгалтаар илэрсэн 4 тонн түүхийн нүүрсийг амгалан дулааны цахилгаан станцад шилжүүлсэн байна. Мөн ашигт малтмал газрын тусны газраас налаах дүүрэгт нүүрс олборлож байсан аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа юм а. Тиймээс иргэдийг олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийн төлөө нийслэл хотод түүхийн нүүрс хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хэлтийн байгууллагаас зөвлөж байлаа.